газрын үйлчилгээг бие даан үзүүлж эхэллээ. Иргэний нисхийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани буян тухай олон улсын нисэх буудалд буух гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт талбайн үйлчилгээг бие даан үзүүлж эхэллээ. Ингэснээр буян тухай олон улсын нисэх буудлын ашиглалт, аюулгүй байдал, үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ холбогдох хураамжаас олох орлого нэмэгдэнэ. 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Туркменстан улсын ерөнхийлөгчийн Boeing 777 200LR агаарын хөлөгт Оросын холбооны улсын Стрижи багийн онгоцнуудад 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Узбекистан улсын ерөнхийлөгчийн агаарын хөлөг Boeing 787-800 Dreamliner агаарын хөлөг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Казахстан улсын RK-9500 CE-95 маркийн агаарын хөлгийг ухтан авч үдэн гаргаж газрын үйлчилгээг бүрэн цогцоор нь үзүүлсэн. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 374 сая 757 мянга 593 төгрөгийн газрын үйлчилгээний орлого олж ажиллалаа.